Нэмэгдсэн үртгийн албан татварын тухай хуулийн шинжилсэн найруулгыг танилцуулъя. Уг хичээлээрээ хуулийн шинжилгээний талаар 2016 оны 1 сарын 1-ээс хэрэгжиж эхэлж байгаа нэмэгдсэн үртгийн албан татварын хуулийн талаар мөн уг хуультай холбоотой бусад холбогдох хууль тогтоомжийн талаар танилцуулах болно. За эхлээд бүгдээрээ нэмэгдсэн үртгийн албан татварын хуулийн шинжилгээний талаар ярилцъя. За хуулийн зохицуултыг энгийн ойлгомжтой болгосон, хоёрдмол утга болон тодорхой бус байдлыг харилцсан. Нэмэгдсэн үртгийн албан татвар төлөгч болон суудлын төлөгчдийг онлын хувьд зүйтэй ангилсан. Нэмэгдсэн үртгийн албан татварын босгыг 50 сая төгрөг хүргэсэн. За мөн сайн дураар бүртгүүлэх нөхцөл боломжийг нэлээдгүй нэмэгдүүлж уг босгын 20% хүрсэн бол нэмэгдсэн үртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх боломжтой болсон. За эцсийн хэрэглэгчдэд болох урамшууллын систем, урамшууллын тогтолцоог бий болгосон. Нэмэгдсэн үртгийн албан татварын падааны захим системийг бий болгох хэрэгцээ үндсийг тавьж өгсөн. Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг татварын ерөнхий хууль руу тусгаж өгсөн байгаа. Худалдаа авагчийн оролцоо хяналтыг дээшлүүлсэн. Энэ нь юу гэсэн үг гэхээр эдийн засгийн үзүүлэлтийг өсгөх, далд эдийн засгийг бууруулахад худалдан авагч эцсийн хэрэглэгчдийн оролцоог дээшлүүлж өгсөн тийм механизмыг хэрэгцээ байдлаар зохицуулж өгснөөрөө энэ хууль ач холбогдолтой юм аа. Одоо нэмэгдсэн үртгийн албан татварын хуулийн шинжилсэн найруулгын талаар танилцуулъя. Хуулийн зорилт нь нэмэгдсэн үртгийн албан татвар ногдуулах, төсөвт төвлөрүүлэх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино энэ хуулийн зорилт нь. За хууль тогтоомжийн хувьд гэх юм бол нэмэгдсэн үртгийн албан татварын хууль тогтоомж нь татварын ерөнхий хууль болон уг хууль тэдгээртэй холбогдсон гарсан бусад эрх зүйн актаас бүрдэж байгаамаа. За хуулийн өөрчлөх хүрээнд хувь хүн хуулийн этгээдийн Монгол улсад импортоор оруулсан, эсвэл Монгол улсаас экспортлсон Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа ажил үйлчилгээнд нэмэгдсэн үртгийн албан татвар ногдуулахад энэ хууль үйлчилнэ. Албан татвар төлөгчийг энэ хуулинд хэрхэн тодорхойлсон бэ? За нэмэгдсэн үртгийн албан татвар нь өөрөө хэрэглээний татвар онлын. Тэгэхээр нэмэгдсэн үртгийн албан татварыг эцсийн хэрэглэгчид төлдөг. Энэ утгаараа бараа ажил үйлчилгээ аливаа хэлбэрээр борлуулахгүй. Аж ахуйн үйл ажиллагааны бус зөвхөн өөртөө хэрэглэх зорилтоор худалдан авч мөн импортлсон хувь хүнийг албан татвар төлөгч байна гэж тодорхойлсон байна. Тэгэхээр онлын хувьд эцсийн хэрэглэгч буюу хэрэглээнд нь ногдож байгаа тэр бараа бүтээгдэхүүнийг худалдан авч байгаа хувь хүн албан татвар төлөгч байх нэ. Харин суудлын төлөгчийг яаж тодорхойлсон байх нэ? Эцсийн хэрэглэгчдэд бараа ажил үйлчилгээг борлуулж байгаа үйл ажиллагааных нь борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн албан татвар ногдуулан суудхан авч төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий этгээд суудхан төлөгч байна гэсэн ойлголтыг тодорхойлж өгсөн. Тэгэхээр албан татвар суудхан төлөх үүрэг бүхий этгээд нь Монгол улсын хуулийн этгээд хувь хүн үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн бол суудхан төлөгчөөр бүртгүүлэх юм байна. За мөн түүнчлэн гадаадын аж ахуйн нэгжийн төлөөний газар нь Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа ажил үйлчилгээний борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая төгрөгт хүрсэн бол мөн адил суудхан төлөгчөөр бүртгүүлнэ. За нэмэгдсэн үртгийн албан татварын босго 50 сая болсон гэж хэлсэн. Тэгэхээр энэ хуулиар борлуулсан үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая төгрөгт хүрсэн бол суудхан төлөгчөөр заавал бүртгүүлнэ. Харин уг босгын 20% буюу 10 сая төгрөгт хүрсэн тохиолдолд хувь хүн хуулийн этгээд нь сайн дурын үндсэн дээр бүртгүүлэх боломжтой байна. За бүртгүүлэхдээ хязээ яаж бүртгүүлэх вэ? Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая төгрөгт хүрсэн өдрөөс 10 өдөрт багтаа харьяалагдах татварын албан өргөдлөө гаргана. Харин харьяалагдах татварын албан өргөдөл хүлээн авснаас хойш суудхан төлөгчөөр бүртгэж 3 ажлын 3 өдрийн дотор гэрчлэгийг нь олгох юм аа. Тэгэхээр энэ бүртгэх суудхан төлөгчийг бүртгэх албан татвар суудхан төлөгчийг бүртгэлээс хасагтаа холбогдсон харилцааг нэмэгдсэн үртгийн албан татварын татвар суудхан төлөгчийн бүртгэх бүртгэлээс хасах журмаар зохицуулж байгаа. За албан татвар суудхан төлөгчөөр бүртгүүлэхдээ хөдөлмөрийн гэрээгээр байнга болон төр хугацаагаар ажиллаж байгаа иргэн долгосон хөдөлмөрийн хөлс нэмэгдэл тэтгэвэр тэтгэмж, шагнал урамшил зэрэгт албан татвар ногдуулахгүй.
Тэгэхээр хувь хүн нь хөлмөр эрхлэлтийнхээ орлогод албан татвар ногдуулахгүй харин түүнээс бусад үйл ажиллагааныхаа орлогоос бол 10 сая мөн 50 сая төгрөгт хүрсэн байвал 10 сая төгрөгт хүрсэн байвал сайн дураар 50 сая төгрөгт хүрсэн байвал нэмэгдсэн үртгийн албан татврын суудхан төлөгчөөр бүртгүүлэх боломжтой болж байгаа. Харин борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн гэдэгт нь тухайн этгээдийн хөрөнгөөр бүртгэлтэй байсан үндсэн хөрөнгийн борлуулалт хамаарахгүй. Өмнөх хуулийн дээр бол бараа борлуулсан гэдэгт хамаарна гэд үндсэн хөрөнгөө борлуулсан тохиолдолд нэмэгдсэн үртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлдэг байсан. Тэгвэл энэ удаа нэмэгдсэн үртгийн албан татварын суудхан төлөгчөөр бүртгүүлэхдээ үндсэн хөрөнгийн борлуулалт бол хамаарахгүй байна дээр үйл ажиллагааны орлогын босго төрөх дүнд. За мөн энэ хууль заасан чөлөөлөгдөх бараа ажил үйлчлэгийг дагнан эрхэлж байгаа хувь хүн хуулийн этгээд нь нэмэгдсэн үртгийн албан татварын суудхан төлөгчөөр бүртгүүлэх шаардлагагүй гэж зааж өгсөн. Татварын ерөнхий хууль заасан зохион байгуулалтын хэлбэр өөрчилсөн, төрөл хэлбэрээ өөрчилсөн албан татвар төлөгчийн харилцаа эрх үүрэг нь хэвээр хадгалагдаж гэрчлэгээнд холбогдох өөрчлөлтийг оруулна. Нэгдсэндээ татварын ерөнхий хууль зааснаар салах, хуулийн этгээд бол салж нийлэх 10-3 заасан байдаг. Энэ тохиолдолд албан татвар суудхан төлөгчийн үүрэг нь хэвээр хадгалагдаж зөвхөн гэрчлэгээнд өөрчлөлт орох юм байна гэсэн ойлголтыг авах юм аа. Харьяалагдах татварын албан нь суудхан төлөгчийг бүртгэлээс хасаж гэрчлэгээг нь хүчингүй болгоно. Албан татвар суудхан төлөгчийг бүртгэлээс хасах тухай ярив. За суудхан төлөгчийг бүртгэлээс хасахдаа татвар төлөгчдөд үйлчлэх нэгж нь эрсдлийг тодорхойлохоор эрсдлийн нэгжид хөрвүүлнэ. Эрсдэл хариуцсан нэгж нь эрсдлийг суудхан төлөгчийн эрсдлийг өндөр, бага, дунд гэж тодорхойлоод эрсдэл өндөртэй тодорхойлогдсон суудхан төлөгч нь хэн шалгалтанд хамрагдах болно. Хэн шалгалтанд хамрагдсанаараа дараасан 12 сарын байдлаар тайлангаар босоод хүрээгүй, мөн үйл ажиллагаа явуулаагүй, орлого олоогүй болох нь нотлогдох юм бол хасагдах боломжтой. Харин эрсдэл багтаа буюу дунд зэрэг эрсдэлтэй тооцогдсон албан татвар төлөгчийг татварын алба шууд бүртгэлээс хасна. Гэхдээ татвар төлөгч, суудхан төлөгч өөрөө хүсвэл татварын алба нь суудхан төлөгчийн бүртгэлээс хасагдахгүй байх хүсэлтэд эрүүлж болохоор энэ хууль тодорхойлсон байгаа. За өмнөх хуулийн дээр нэмэгдсэн үртгийн албан татвар төлөгч болсон өдөр гэдгийг тодорхойлсон заалт байсан. Тэгэхээр болсон өдөр гэдгийг тодорхойлохдоо аж ахуйн нэгжийн хувьд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар хувь хүний хувьд иргэний орлого татвар тодорхойлох хуудасаараа нэмэгдсэн үртгийн албан татварын хууль заасан босгот хүрсэн баталгаажсан тохиолдолд тэр баталгаажсан сарын дараа сарын эхний өдрийг нэмэгдсэн үртгийн албан татвар төлөгч босон өдөр гэж үздэг байсан. Тэгвэл одоо шинэ хуулиараа нэмэгдсэн үртгийн албан татвар төлөгч албан татвар суудагч үүсэх өдөр гэж тодорхойлж. Суудагч үүсэх өдөр гэдэг нь бараа ажил үйлчилгээний борлуулалтын орлогын хэмжээ нь хууль заасан босго давсан өдрийг хэлж байгаа. Тэр босго давсан өдрөөсөө 10 хоногийн дотор яаж харьяалах татварын хаалбанд суудхан төлөгчөөр бүртгүүлэх хүсэлтэд гаргах үүрэг хүсэж байгаа энэ дээр. Харин нэмэгдсэн үртгийн албан татвар төлөгчийн суудхан төлөгч болсон өдөр гэдэг нь болохоор үүрэг үүсээд өргөдлөөн гаргаад харьяалах татварын хаалбанаас гэрчлэгээ авсан өдөр бол нэмэгдсэн үртгийн албан татварын суудхан төлөгч болсон өдөр гэсэн ийм нэр томьёоны өөрчлөлт орж ирсэн байгаа. За шинэ хуулиар нэмэгдсэн үртгийн албан татвар төлөгч гэж хуучин хуулийн дээр байсан ганц нэр томьёог албан татвар төлөгч буюу эцсийн хэрэглэгчдийг албан татвар төлөгч, эцсийн хэрэглэгчдэд бараа ажил үйлчилгээ борлуулад суудхан авч төсөл төвлөрүүлж байгаа этгээдийг суудхан төлөгч гэсэн ийм нэр томьёогоор оруулж ирсэн. Эдийг түрүү хэлсэн. Мөн үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 10 сая хүрсэн байсныг 50 сая төгрөг болгосон. За Монгол улсад 2 сая $2 ба түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн бол сайн дураар бүртгэгдэх ийм нөхцөл байсан, боломж байсан. Энэ удаагийн хуулинд бол энэ хасагдсан. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамаарч сайн дураар нэмэгдсэн үртгийн албан татварын суудхан төлөгчөөр бүртгүүлэх үндэслэлгүй болсон. За нэмэгдсэн үртгийн албан татвар төлөгчийг бүртгэлээс хасахдаа хуучин хууль нь босгод аваагүй үйл ажиллагаа эрхлээгүй бол харьяалах татварынхаа албанд хүсэлтэд гаргадаг байсан бол одоо татварын алба нь өөрөө жагсаалтыг нь гаргаад эрсдлийг тодорхойлоод шаардлагатай бол хэн шалгалтаар шалгуулад тэгээд нэмэгдсэн үртгийн албан татварын суудхан төлөгчийн бүртгэлээс хасах гэсэн ийм үндсэн өөрчлөлтүүд бүртгэх хасах хэсэгтээ орж ирсэн байгаа. За одоо нэмэгдсэн үртгийн албан татвар ногдох бараа ажил үйлчилгээ ярилцъя. Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа ажил үйлчилгээнд нэмэгдсэн үртгийн албан татвар ногдуулна. Гадаад улсаас
импортлсон бүх төрлийн бараа ажил үйлчилгээ мөн Монгол улсаас экспортод гаргасан бүх төрлийн ажил үйлчилгээнд нэмэгдсэн үртгийн албан татвар ногдуулахаар хуульчилсан. За бараа ажил үйлчилгээ ногдуулахад дор дурдсан нөхцөлийг хангасан байна. Тухайн этгээд нь албан татвар суудхан төлөгч байна. Мэдээж гэрчлэгээ авсан өдрөөс эхлээд яаж борлуулсан бараа ажил үйлчилгээндээ нэмэгдсэн үртгийн албан татвар ногдуулах эрх үүрэг нь үүсэж байгаа. За борлуулалтыг аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд хийсэн байх ёстой гэсэн. Эдгээр нөхцөлийг хангасан тохиолдолд суудхан төлөгч нь яах нь нэмэгдсэн үртгийн албан татвар ногдуулнаа. Харин тухайн этгээд нь албан татвар суудхан төлөгч байна гэсэн нөхцөл дээр оршин суугч бус этгээдэд бараа ажил үйлчилгээ борлуулсан тохиолдолд үйлчилгээ үзүүлсэн бараа борлуулсан тохиолдолд заавал яах нь албан татвар суудхан төлөгч байх шаардлагагүй. Энэ нөхцөлийг хангасан байх шаардлагагүй байна. За албан татвар ногдох бараа ажил үйлчилгээнд эрх борлуулах гэж дангаар орж ирсэн өмнөх хуулийн дээр бараа борлуулах гэдэгт аж ахуйн тодорхой эрхээ борлуулах гэж байсан бол энэ хуулийн дээр эрх борлуулах гэж дангаар орж ирсэн байна. За мөн түнчлэн суудхан төлөгчийн бүртгэлээс хасагдсан татан буугдах үедээ хувьцаа эзэмшигч, хувь нийлүүлэгч болон албан татвар суудхан төлөгч нь өөртөө бараа үлдээх юм бол бараа борлуулсан тооцоож нэмэгдсэн үртгийн албан татвар ногдуулнаа. Оршин суугч бус этгээдийн борлуулсан бараа ажил үйлчилгээ нь нэмэгдсэн үртгийн албан татвар ногдуулна. За шинээр орж ирсэн нэг заалт бол нотариатын үйлчилгээнд албан татвар ногдуулахаар заасан. Энэ бол одоо нэлээдгүй бас маргаан дагуулдаг асуудал байсан. Энэ бол зэгцэрсэн гэж үзэж байгаа. Мөн хөрөнгийн үнэлгээний үйлчилгээнд нэмэгдсэн үртгийн албан татвар ногдуулна. Зуучлалын үйлчилгээнд нэмэгдсэн үртгийн албан татвар ногдуулнаа. Гэхдээ зуучлалын үйлчилгээнд нэмэгдсэн үртгийн албан татвар ногдуулахдаа иргэний хуулийн 39-р бүлэгт заасан зуучлал гэсэн энэ нэр томьёо зуучлах онцгой эрх, худалдааны төлөөлөл тэдгээртэй адилдах бусад үйлчилгээ зуучлалын үйлчилгээ гэж ойлгон зуучлалын үйлчилгээнд нэмэгдсэн үртгийн албан татвар ногдуулахаар заасан байгаа. За төрөөс олгож байгаа төсвийн санхүүжилт татаас урамшуулалт нэмэгдсэн үртгийн албан татвар ногдуулнаа. Энэ маань өмнөх хуультай бас л хууль дээр хэрэгжүүлэхэд нэлээдгүй бас маргаан дагуулдаг, хоёрдмал утга агуулсан ийм заалт байсан. Тэгвэл одоо төрөөс олгож байгаа төсвийн санхүүжилт татаас урамшуулалт нэмэгдсэн үртгийн албан татвар ногдуулах нэ. За нэгсэндээ цахилгааны үнийн зөрүүг төрөөс санхүүжүүлдэг. Иргэдэд одоо амжиргааны төвшин, одоо инфляцийн төвшин тогтвортой байлгах зорилгоор эдгээр нь бол яах нь нэмэгдсэн үртгийн албан татвар авах нэ. За шаардах эрхийг худалдаа авах замаар санхүүжилт хийх гэсэн шинэ энэ заалт орж ирсэн байгаа. Тэгэхээр шаардах эрх гэдэг маань факторинг, профайтинг буюу одоо энэ шаардах эрхтэй холбоотой шаардах эрхийг худалдан авах замаар санхүүжилт хийсэн бол түүнд нь нэмэгдсэн үртгийн албан татвар ногдуулахаар хуульчилж өгсөн. Өмгөөлөл хуульцсан зөвлөгөө өгүүлчилгээнд нэмэгдсэн үртгийн албан татвар ногдуулахаар шинээр заалт орж ирсэн. За түүнчлэн өсчин гоо сайхан, засвар үйлчилгээ угаалга, хийм цэвэрлэгээ зэрэг уг хуулийн 13 дугаар зүйл буюу чөлөөлөх зүйлсийн алтанд одоо ороогүй бусад бүх төрлийн бараа ажил үйлчилгээнд нэмэгдсэн үртгийн албан татвар ногдуулахаар хуульчилж өгсөн байна. Албан татвар тооцох үнэлгээний талаар бүгдээр ярилцъя. Энэ дээр зөвхөн шинэ хуулинд хэрхэн тусгагдсан талаар л авч ярилцсанаа. Өмнөх хуулийг бол та бид мэдэх учраас тэгэхээр эд мөнгөний хонжир цуглаа төлбөр таавар бооцот тоглоомын үйлчилгээ явуулсан тохиолдолд өмнөх хуулийн дээр оролцогчдын нийт төлсөн мөнгөнд дөнгөөс хожлын төлбөр төлсөн мөнгийг хасдаг байсан. Тэгвэл энэ хуулийн дээр эд мөнгөний хонжир цуглаа төлбөр таавар бооцот тоглоомын үйлчилгээ явуулсан тохиолдолд оролцогчдын төлсөн нийт мөнгөнд дөнгөөс нь нэмэгдсэн үртгийн албан татвар ногдуулнаа. Харин зуучлалын үйлчилгээ эрх борлуулсан тохиолдолд тухайн үеийн зах зээлийн үн тарифыг үндэслэн тогтоов. За шаардах эрхийг худалдан авч санхүүжилт хийсэн тохиолдолд нийт үнийн дөнгөөс санхүүжилтэд өгсөн үнийн дөнгө хасч нэмэгдсэн үртгийн албан татвар ногдуулахаар заасан байна энэ бол. За албан татвар ногдуулах хугацааг албан татвар суудхан төлөгчийн борлуулалтанд албан татвар ногдуулахдаа татварын албанаас гэрчлэгээ олгосон өдрөөс эхлэн ногдуулнаа, тооцноо. Тэгэхээр суудхан төлөгчөөр бүртгүүлэхээр өглөөгөөд гэрчлэгээ авсан тохиолдолд тэр гэрчлэгээ авсан өдрөөс эхлээд суудхан төлөгч нь борлуулалтандаа нэмэгдсэн үртгийн албан татвар ногдуулна. Мөн түүнчлэн тухайн бараа ажил үйлчилгээг үйлдвэрлэх, борлуулалттай холбогдсон
худалдан авсан худалдаа олдондаа төлсөн нэмэгдсэн үртгийн албан татврын татвараа хасалт хийх эрх эдэлж байгаамаа энэ өдрөөс. За борлуулагч бараа ажил үйлчилгээний борлуулалтын орлогыг хүлээн авсан өдөр, бараа ажил үйлчилгээг борлуулж төлбөрийн баримт үйлдсэн өдөр, бараа ажил үйлчилгээг худалдан авсан өдрийн аль түрүүнд хийгдсэнээр нь ногдуулах хугацааг тодорхойлно гэж хуулийн заасан байсан. За энэ бол хэвээрээ байгаа шинэ хуулийн дээр. Албан татврын хувь хэмжээний хувьд 2016 оны 1 сарын 1-ээс мөрдөх шинжилсэн найруулгаар хувь хэмжээ хэвээрээ байгаа. Одоо манай мөрдөж байгаа энэ хуулиар бол албан татврын хувь хэмжээг энэ хуулинд тэг хувь хэмжээ, 10% хэмжээ, тэгээс 10% хэмжээ гэсэн байдлаар тодорхойлж өгсөн. Энэ нь мөн өмнөх хуулинд хэвээр хадгалагдаж байсан. Тэгэхээр тэг хувь хэмжээ гэдэг нь экспортод гаргасан бүх төрлийн бараанд, за 10% хэмжээ бол импортоор оруулсан бараанд буюу дотоодод борлуулсан бүх төрлийн бараа ажил үйлчилгээнд ногдуулдаг. Тэгээс 10% хэмжээ нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэн борлуулсан авто бензин, дизелийн түвшин дээр ногдуулдаг. Ингэж ногдуулахдаа энэ хязгаарт багтаан салбарын онцлогийг нь харгалзан засгийн газар хувь хэмжээг нь тогтоодог байгаа. За тэг хувиар албан татвар ногдуулах тал дээр шинэ хуулийн дээр юу өөрчлөлт орсон бэ гэхээр экспортод гаргасан ашигт малтмлын эцсийн бүтээгдэхүүнд тэг хувь хэмжээ ногдуулна гэж заасан. Тэгэхээр ашигт малтмлын эцсийн бүтээгдэхүүнгээ хуучин хуулийн 12-ийн 1-7 заасан байсан уул уурхай эцсийн бүтээгдэхүүн. Энэ мөн адил засгийн газрын тогтоолоороо жагсаалтанд заасан бүтээгдэхүүнүүд нь тэг хувь хэмжээ хэрэглээд явна гэсэн үг. За олон улсын олон улсын гэрээ заасны дагуу Монгол улсаас гадаад улсаас Монгол улс хүртэл түүнчлэн гадаад улсаас Монгол улсын хилээр дамжуулан бусад улсад гаргасан олон улсын ачаа болон зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэлтэй холбогдуулан тээврийн үйлчилгээнд тэг хувь хэмжээ ногдуулна. Гэхдээ олон улсын зорчигч тээвэр ачаа тээврийн үйлчилгээ эрхлэлтэй холбогдуулан Монгол улсын хилийн дотор салгаж тээвэрлсэн тохиолдолд бол энэ залд хамаарахгүй. Тэгэхээр Монгол улсын хилийн дотор салгаж тээвэрлэлт хийсэн бол тэг хувь хэмжээ хэрэглэхгүй гэж ойлгох хэрэгтэй. За дараагийнх нь бол албан татвараас чөлөөлөх тухай. Тэг хувь хэмжээнд дээр бол одоо өмнөх хуулийн бусад заалтууд бол хэвээрээ хадгалагдаж байгаа. За албан татвараас чөлөөлөх тухай ярилцъя. Хууль чинээр болон нэмэлтээр орж ирсэн заалтуудын талаар ярих болно. Газар тариалан эрхлэгчийн дотооддоо тарьж борлуулсан үр тариа, төмс хүнсний ногоо, суулгац, жимсэг нь үйлдвэрлэсэн гурилыг нөөтөөс чөлөөлдөг байсан. Энэ одоо заалт хэвээрээ. Гэхдээ энэ дээр бүтээгдэхүүнийх нэр томьёон дээр суулгац гэсэн нэр томьёо орж ирсэн байгаа. Одоо ногоо эдийн засаг тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор модны болон бусад жимсний тариалангийн суулгацуудыг нэмэгдсэн үртгийн албан татвараас чөлөөлөхөр болжээ. Дотоодын түүхий дээр дотооддоо борлуулсан хүнсний сүүн бүтээгдэхүүн нөөцөөс чөлөөлөгдөнө. За мөн түүнчлэн импортоор оруулсан модон материал нөөцөөс чөлөөлөгдөхөр болсон. За энэ нь бол чөлөөлөгдөхгүй байсан юм биш, өмнө нь чөлөөлөгддөг байсан. Өмнө нь чөлөөлөгдөхдөө нэмэгдсэн үртгийн албан татврын тусгайлсан чөлөөлөх тухай гэсэн энэ хуулиар одоо модон материал чөлөөлөгдөг байсан. За экспортод гаргасан ноолуур арьс шир нөөтөөс чөлөөлөгдөхөр болсон. За яагаад экспортод гаргасан бүтээгдэхүүн тэг хувьтай байхад экспортод гаргасан ноолуур арьс шир бүтээгдэхүүн чөлөөлөгдөж байна гэдэг асуулт гарч ирнэ. Тэгэхээр экспортод ноолуур арьс ширийг гаргахдаа манайх технологио шинжилж зөвтэй арьс ширийг боловсруулад бүр үйлдвэрлэлд оруулаад бараа бүтээгдэхүүн болгож экспортлж ивэл тэг хувь хэмжээ хэрэглэнэ. Харин анхаарчны боловсруулалтанд оруулаад экспортлж байгаа нөхцөлд чөлөөлнө гэсэн ийм залт орж ирсэн байгаа. За мөн даатгалын үйлчилгээ болон эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээ, даатгалын зуучлал орж ирсэн байгаа. За энэ дээр бол даатгалын зуучлал гэдэг зүйл нэмэгдэж орж ирсэн энэ залттай. За банк санхүүгийн байгууллага зээлийн хүү, санхүүгийн түрээсийн хүү, ногдол ашиг, зээлийн баталгааны урамж, даатгалын гэрээний урамж төлөх үйлчилгээ нөөтөөс чөлөөлөгдөж байгаа. Өмнө нь бол банкных байсан. Одоо энэ хуулиар банкны болон банк бус санхүүгийн байгууллагын мөн хадгаламж зээлийн хоршооны эдгээр үйлчилгээнүүд ясан нөөтөөс чөлөөлөгдөх нэ. Үнэт цаас гаргах, хувьцаа шилжүүлэх, борлуулах, хүлээн авах, тэдгээрт баталгаа гаргах үйлчилгээ нөөтөөс чөлөөлөгдөж байгаа. За өмнөх хуулиас ялгаатай нь гэвэл үнэт цаас шилжүүлэх, борлуулах үйлчилгээ тэдгээрт баталгаа гаргах зөвхөн үйлчилгээ чөлөөлөгдөж байгаамаа. За зээл олох үйлчилгээ нөөтөөс чөлөөлөгддөг байсан. Тусгайлаа дагнаж орж ирсэн байгаа. За орон сууцны зорилтоор баригдсан зориултын дагуу ашиглаж байгаа байрыг
болон түүний тодорхой хэсгийг хөслүүлэх үйлчилгээ нөөтөөс чөлөөлөгдөж байна. За энэ заалт дээр ямар юм одоо шинээр орж ирсэн бэ гэхээр хуучин бол орон сууцны зориулалттай байрыг болон товны тодорхой хэсгийг түрээслэх үйлчилгээ гэж байна. Тэгэхээр иргэний хуулийн дээр заасан түрээслэх, хөслүүлэх гэдгийнхаа одоо ялгааг зөв зөвтэй болгож хөслүүлэх үйлчилгээг нөөтөөс чөлөөлнө гэж орж ирсэн. Шашны байгууллагын үйлчилгээ нөөтөөс чөлөөлөгдөнө. За шинээр нэмж орж ирсэн оршуулгын үйлчилгээг нөөтөөс чөлөөлөхөр болсон байна энэ хуулиар. За төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ. За үүн засгийн газар, түүний агентлууд төсөвт байгууллагаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээ хамаарна гэсэн энэ хуулийн заалт байсан. За энэ бол төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ нь бол нөөтөөс чөлөөлөгдөнө. Гэхдээ энэ хуулийн заалтан дээр шинээр юу орж ирсэн бэ гэхээр төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг бүрэн буюу хэсэгчлэн гүйцэтгэж байгаа үйлчилгээ энд үйлчилгээнд хамаарахгүй гэж. Тэгэхээр төрийн байгууллагын тодорхой чиг үүргийг бүрэн буюу хэсэгчлэн гүйцэтгэж байгаа хуулийн этгээд бол яах нь нөөтөөс чөлөөлөгдөхгүй нэ гэсэн ийм заалт шинээр орж ирж байгаа. Албан татврын хасалт хийх, худалдан авсан бараа ажил үйлчлэгэнд төлсөн нэмэгдсэн үртгийнхаа албан татврыг хасах эрхтэй. За түүнчлэн импортоор оруулж ирсэн бараанд төлсөн нэмэгдсэн үртгийн албан татврыг хасах болно. За бүртгэгдэх үед төлсөн нэмэгдсэн үртгийн албан татврыг хаснаа гэж. За бүртгэгдэх үе гэдэг дээр шинэ хуулийн дээр болохоор бүртгэгдэх үед төлсөн нэмэгдсэн үртгийн албан татврыг хаснаа гэж хуулийн дээр байсан. Энэ нь дээд чиглэлийн тайлбартай байсан. Шинэ хуулийн дээр болохоор шууд энийг хуулийн дээр нь оруулж ирсэн. Албан татвар суудхан төлөгчөөр бүртгүүлэхээр өргөдөл гаргасан өдрөөс татврын албанаас гэрчилгээ олгосон өдөр хүртэлх хугацаанд энэ бүртгүүлэх үед бараа ажил үйлчлэгийг дотоодын зах зээлээс худалдан авсан эсвэл импортоор оруулж ирсэн бол нэмэгдсэн үртгийн албан татврыг хасах эрх эдэлнэ гэдэг байдлаар орж ирсэн байгаа. За нэмэгдсэн үртгийн албан татврын хуулийн дээр хасалт хийхдээ 14-1-4 гэдэг заалт байдаг. За энэ заалт нь бол дотооддоо одоо мал аж ахуй газар тариалан эрхэлж байгаа хүнс үйлдвэрлэгчтэй дэмжих зорилгоор оруулж ирсэн заалт байдаг. За энэ заалтан дээр бол төмс хүнсний ногоо, жимс жимсгэн, арьс шир, сүү, мах үйлдвэрлэсэн гурилыг дотоодын үйлдвэрлэгчдэд борлуулсан бол дотоодын үйлдвэрлэгчдийн тэдгээрийн худалдан авсан худалдан авалтанд нь нөөц шингэсэн гэж үзээд хасдаг юм заалт байдаг. За энэ дээр ямар нэмэлт орсон бэ гэхээр сүү гэдэг бүтээгдэхүүний орж ирсэн. Мал аж ахуй газар тариалан эрхэлдэг хойхон хуулийн этгээд өөрөө бэлтгэсэн буюу тариалсан үйлдвэрлэлийн анхан шатны процесст ороогүй төмс хүнсний ногоо, жимс жимсгэн, арьс шир, өндөг, мах сүү үйлдвэрлэсэн гурилыг дотоодын үйлдвэрлэгчдэд борлуулсан бол үнийн дүнд нь 10% шингэсэн гэж үзээд тэдгээрийн худалдан авсан албан татвар суудхан төлөгчийн албан татврыг хасалт хийнэ гэж. Тэгэхээр нэгсэндээ эдгээр бүтээгдэхүүнийг худалдан авсан суудхан төлөгч нь хэдийгээр тэр цаад мал аж ахуй газар тариалан эрхлэгч хуулийн этгээд хувь хүн нь нэмэгдсэн үртгийн албан татврын суудхан төлөгчөөр бүртгэгдээгүй байсан энгийн бадаанаар авсан ч гэсэн хасалт хийх эрх эдэлж байгаамаа. Гэхдээ анхдагч түүхийн үед эдгээр түүхийн эдүүдийг импортоор оруулж ирсэн бол эсвэл дамжуулан борлуулсан бол энэ заалт хамаарахгүй. Тэгэхээр энэ хуулийн дээр мөн дамжуулан борлуулсан бол хамаарахгүй гэдэг. Нөгөө зууршлал гэдэг нь зууршлын үйлчлэгээр явуулсан учраас дамжуулан борлуулсан бол албан татвараас хасалт хийхгүй гэсэн ийм нэмэлт үг орж ирсэн байгаа. За албан татврын хасалт хийхдээ суудхан төлөгч нь анхааруул зах хэд хэдэн зүйл байгаа. Албан татврын хасалт хийхдээ төлбөрийн баримтыг хууль заасны дагуу одоо шаардлага хангасан төлбөрийн баримтыг хэрэглэгчдэд буюу одоо бизнесүүд бол суудхан төлөгч төлбөрийн баримт олгосон байх ёстой. Нэмэгдсэн үртгийн албан татврын падаан одоо тэр төлбөрийн баримттай нийцэж цахимаар падаан болж үүсэж байх ёстой. Нэгтлэн бодох бүртгэлийн анхан шатны одоо баримтуудыг хууль дүрм стандартад заасны дагуу бий болгож бүрдүүлсэн байх ёстой. За мөн нэмэгдсэн үртгийн албан татврын нэгдсэн систем буюу бүртгэлийн систем бүртгэсэн байх ёстой. Ингэсэн тохиолдолд нэмэгдсэн үртгийн албан татврын хасалтыг суудхан төлөгч хийх боломжтой байна. За албан татврын хасалт хийхдээ бас нэг заалт байдаг. Хуучин хуулийн 14-7-д байсан. Одоо энэ шинэ хуулийн 14-р зүйл юу заасан бэ гэхээр албан татвар чөлөөлөгдөх орлого олоход одоо зориулан худалдан авсан бараа ажил үйлчлэгэнд төлсөн нэмэгдсэн үртгийн албан татврыг хасалт хийх эрх байхгүй. Тэгэхээр албан татвар чөлөөлөгдөх орлого, албан татвар ногдох орлого, за мөн одоо канта бадаанаар нөгөө төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудаар
байгууллагуудад бараа өгсөн, албан татвар ногдох олоход хамааралгүй бараа ажил үйлчилгээнд төлсөн. Эдгээр байх юм бол яах нь зөвхөн албан татвар ногдох орлогод зориулан авсан бараа ажил үйлчилгээнд төлсөн нөөтөө хасах эрх эдэлнэ. Харин энэ дээр ямар нэмэлт орсон бэ гэхээр гадаад улсын засгийн газар олон улсын байгууллагаас буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламж хөнгөлөлтөө зээлээр авсан падаанаар авсан бараа бол чөлөөлөгднө гэж заачиж байгаа. Гэхдээ энэ чөлөөлөлт нь нөгөө хувь тэнцвүүлэн хаслтыг нь хийх асуудал байхгүй. Энэ бараан дээр хаслтаа хийнэ гэсэн ийм гол зарчмын өөрчлөлт орж ирсэн байгаа. За нэмэгдсэн үртгийн албан татвар суудхан төлөгч нь хасалт хийнэ гэдэг байгаа. Тэгэхээр мөн хасахгүй нөөт гэж байна гэж хуулийн заасан. Суудлын автомашин түүний сэлбэг эд анги худалдан авахд болон импортлоход төлсөн нэмэгдсэн үртгийн албан татварыг хасдаггүй. Борлуулалтын төлсөн нөөтөөс. Энэ бол хуучин байсан. Хувийн болон ажлагчдын хэрэгсээр зориулан худалдан авахдаа төлсөн бараа ажил үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн үртгийн албан татварыг хасалтыг хэрэгхгүй. За чөлөөлөгдөх бараа ажил үйлчилгээ энэ хуулийн 13 дугаар зүйл буюу нэмэгдсэн үртгийн албан татвараас чөлөөлөгдөх бараа ажил үйлчилгээнд зориулан тэр ажил үйлчилгээг үйлдвэрлэх борлуулахад зориулан худалдан авсан худалдан авалтанд төлсөн нэмэгдсэн үртгийн албан татварыг хасах эрх хэдлэхгүй. За шинээр орж ирсэн заалт нь гэвэл албан татвар ногдох бараа ажил үйлчилгээтэй хамааралгүй худалдан авалтанд төлсөн байвал хасахгүй гэж орж ирсэн. За мөн хайгуулын ажил болон ашиглалтын өмнөх үйл ажиллагаанд зориулсан худалдан авалтанд төлсөн нэмэгдсэн үртгийн албан татварыг хасалтыг хэрэггүй. За үндсэн хөрөнгө бэлтгэх, үндсэн хөрөнгө худалдан авахд төлсөн нэмэгдсэн үртгийн албан татварын хасалтыг хийхгүй гэж заасан байгаа. За одоо буцаан олгох. Нэмэгдсэн үртгийн албан татварын борлуулалтанд ногдох нөөтөөсөө бид саяны ярьсан худалдан авалтанд төлсөн нөөтөө хуулийн дагуу хаснаа. Хасаад мэдээж хэрэг төсөв төлөх нөөт юм уу эсвэл буцаан авах одоо нөөтийн хэмжээ гарч ирж байгаа. За манай жишээн дээр бол 500 саяас 850 саяыг хасаад 350 гэх юм уу. Ийм байдлаар буцаан авалтаа гарч байна. Ийм буцаан авалтаа гарч байгаа тохиолдолд яаж шийдвэрлэх вэ? Тэгэхээр нэмэгдсэн үртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нэгтлэн бодох бүртгэл тусах журмын дагуу хасалтыг хийнэ. Мөн буцаан олгоно. За буцаан олгохдоо суудхан төлөгчийн илүү төлсөн татварыг дараагийн сар улирал жил төлөх албан татварт шилжүүлэн тооцох, хууль тогтоомжийн дагуу төсөв төлөх бусад төрлийн албан татварт шилжүүлэн тооцох, буцаан олгох гэсэн эдгээр зарчмаар буцаан олгодог. За энэ бол суудагчийн хувьд буцаан олгож байгаа, суудхан төлөгчийн хувьд. За одоо тэгвэл албан татварыг буцаан олгох урамшууллын систем гэдэг нэг зүйл энэ хуулинд шинээр орж ирсэн. Тэгэхээр албан татвар төлөгч буюу хувь хүн нөгөө эцсийн хэрэглэгч хувь хүнд урамшуул олгож болно гэж хуульчилсан. Урамшуул олохдоо төлсөн албан татварыг нь буцаан олгох мөн суглааны тохирлоор урамшуул олгож болно гэсэн ийм хоёр заалт орж ирсэн. Ийм заалт орж ирсэн. Тэгэхээр тухайн татварын жилд албан татвар төлөгчийн тухайн татварын жилд албан татвар төлөгч суудхан төлөгчтэй хийсэн худалдан авалтанд төлсөн албан татварын 20 хүртэлх хувийг буцаан олгоно. За мөн түүнчлэн суглааны тохирлоор болохоор суудхан төлөгчөөс авсан байж болно. Харин суудхан төлөгчөөр бүртгүүлээгүй ч гэсэн борлуулагч борлуулалт хийж байгаа бараа ажил үйлчилгээг борлуулж байгаа борлуулагчаас худалдан авсан байвал суглааны тохирлоор энэ урамшууллыг авах боломжтой байгаа. Урамшууллыг авахтаа бол одоо дараах нөхцөл шаардлагыг хангасан байх ёстой. Албан татвар төлөгч суудхан төлөгчөөс худалдан авсан байна. Татварынхаа 20 хүртэлх хувийг буцаан авахдаа та яах нь вэ? Албан татвар суудхан төлөгчөөс бүртгүүлсэн этгээдээс бараа ажил үйлчилгээ худалдан авсан байх ёстой. Худалдан авалтаа татварын албан бүртгүүлсэн байх ёстой. Албан татвар ногдсон бараа ажил үйлчилгээ байх ёстой. Мэдээж хэрэг нэмэгдсэн үртгийн албан татвар ногдоогүй бараа ажил үйлчилгээ худалдан авах юм бол татвараа буцаан авах гэдэг асуудал байхгүй шүү дээ. Бүртгэлийн хэрэгсэл буюу бүртгэлийн машин, бүртгэлийн систем заавал бүртгүүлсэн байх ёстой гэсэн ийм нөхцлүүдийг хангасан байх ёстой. Харин суглааны тохирлоор урамшуул авахдаа албан татвар төлөгчөөр одоо суудхан төлөгчөөр заавал бүртгэгдсэн
газраас авнаа. Одоо хуулийн этгээд хувь хүнээс авнаа гэсэн ийм бол байхгүй. Яагаад тэгэхээр албан татвар суудлын төлөгчөөр бүртгэгдээгүй ч гэсэн борлуулагч байх юм бол та борлуулагчаас бараа аваад харин төлбөрийн баримтыг бол яг хууль зааснаар авсан байх ёстой. Худалдан авалтын татварын албанд бүртгэгдсэн байх ёстой. Тухайн одоо бүртгэлийн хэрэгсэл буюу бүртгэлийн машинд бүртгэгдэж хэрэглэгчийн систем тэр одоо борлуулалт худалдан авалтын талаар мэдээлэл орсон тохиолдолд та сулааны одоо тохиолоор урамшуулал хүртэх боломжтой. За урамшууллын системийн талаар одоо энэ зурган дээр дэлгэрэнгүй тайлбарлая. Нэгдсэн систем хэрэглэгч, нэгдсэн систем хариуцагч гэж байгаа. Тэгэхээр нэгдсэн систем хариуцагч нь бол татварын алба. За одоо энэ урамшууллын системд одоо өөр суудган төлөгч гэсэн субъект оролцож байна. За суудган төлөгчийн хооронд бараа ажил үйлчилгээ борлуулах юм бол төлбөрийн баримтыг бичиж өгнө, заавал гаргаж өгнө. За мөн хуульд зааснаар бүртгэлийн машин буюу бүртгэлийн хэрэгслийг заавал хэрэглэж хэрэглэгчийн систем холбогдсон байх ёстой. За хэрэглэгчийн системд холбогдсноор тэр одоо нөхцөлийн шаардлагыг хангасан төлбөрийн баримтыг олгоно. Төлбөрийн баримт нь цаашаа нэгдсэн системд очиод нэмэгдсэн үртгийн албан татварын падаан болж одоо нийцэж хувирах боломжтой байх ёстой. За суудган төлөгч хоорондоо нэг нь бараа борлуулсан, нөгөөх нь худалдан авсан тохиолдолд энэ борлуулалт худалдан авалт нь нийцэж төлбөрийн баримт нь хоёулаа нэг талдаа борлуулалтын, нөгөө талдаа худалдан авалтын падаан болох энэ нөхцлүүдийг бүрэн хангасан байх ёстой. Цахим хэлбэрийн падаан болно шүү дээ. За мөн түнчлэн суудган төлөгчөөс албан татвар төлөгч рүү бараа борлуулж байгаа тохиолдолд албан татвар төлөгчөөс суудган төлөгчөөс бараа худалдан авч байгаа тохиолдолд буцаа олголттой байдал нь мөн суглааны тохиолдолд оролцох боломжтой болж байгаа. Тэгэхээр ийм тохиолдолд ямар нөхцөл шаардлага хангасан байх ёстой вэ гэхээр нөгөө л бүртгэлийн машин, бүртгэлийн хэрэгсэл, хэрэглэгчийн ашигладаг хэрэглэгчийн системд бүртгэгдсэн байх ёстой. Тэгэхээр энэ хуулийн заасан тэр төлбөрийн баримтыг, нөхцөл шаардлага хангасан төлбөрийн баримтыг суглааны дугаартай, QR гэдэг нь тэр төлбөрийн баримтын нууцлалын кодтай, дахин давтагдшгүй төлбөрийн дугаар гэж хуулийн заасан байгаа. Эдгээр нөхцөл шаардлагуудыг бүрэн хангасан үнэн зөв энэ баримт төлбөрийн баримтыг авсан тохиолдолд буцаа олголтоо авна, мөн суглаанд оролцох боломжтой. Татвар төлөгч та харин борлуулагчаас худалдан авсан тохиолдолд төлбөрийн баримтаа хууль заасны дагуу авж байгаа нөхцөлд зөвхөн суглааны тохиоллоор урамшуул хүртэх боломжтой. Ягаад гэвэл тухайн борлуулагч нь суудган төлөгчөөр бүртгэгдээгүй одоо хуулийн этгээд эсвэл хувь хүн байвал. Ийм одоо урамшууллын систем шинээр 2016 оны 1 сарын 1-ээс хэрэгжиж эхэлж байна. Албан татварын нэгдсэн ба хэрэглэгчийн систем. За нэгдсэн ба хэрэглэгчийн системийн үйлчилгээ эрхлэгч этгээдийн ажиллах журмыг сангийн яам батлна. Энэ нэгдсэн системийн одоо үйл ажиллагаан дээр албан татвар суудган төлөгч одоо юу хэрэгжүүлэх ёстой вэ гэхээр албан татвар төлөгчийн хийсэн төлбөр тооцооны мэдээллийг хэрэглэгчийн систем төлбөр хийсэн тухай бүртэн шилжүүл дамжуулах бүртгэх үүрэгтэй. Мөн бараа ажил үйлчилгээг борлуулсан тухай бүр нь төлбөрийн баримтыг татвар төлөгчөд олгох ёстой. За албан татвар суудган төлөгчөнд хэрэглэгчийн системд бүртгэгдсэн төлбөрийн баримтын мэдээллийг 3 хоногийн дотор нэгдсэн систем илгээж одоо дамжуулах үүрэгтэй. За албан татвар суудган төлөгч хоорондын бараа ажил үйлчилгээний борлуулалтыг баталгаажуулсан нэмэгдсэн үртгийн албан татварын падааны бүртгэлийг холбогдох мэдээллийн санд оруулж мэдээллийг 7 хоногийн дотор нэгдсэн систем илгээсэн байна. Ингэснээрээ суудган төлөгч нь хасалт хийх эрхэдэл нь татвар төлөгч нь буцаа авах, мөн суглааны тохиолдолд урамшуул авах энэ эрх үүргүүд нь үүсэж нөхцөл хангагдж байгаамаа. За нэмэгдсэн үртгийн албан татварыг тайлагнах, төсөв төлөх бол өмнөх хуультай яг гэж л дараа сарын 10-ны өдрийн дотор шилжүүлж батлагдсан маягтын дагуу одоо тайлангаа тушаана гэж заасан байна. Тэгэхээр албан татвар суудган төлөгч болон бүртгэгдээгүй хувь хүн хуулийн этгээд нь оршин суугч бус этгээдээс гайлын бүрдүүлэлт хийгээгүй бараа ажил үйлчилгээг худалдан авахдаа суудган авч төсөв төлөх үүрэг гүйцэтгэнэ гэж байна. Тэгэхээр оршин суугч бус этгээдээс оршин суугч этгээдэд борлуулсан бараа ажил үйлчилгээн дээр суудган авч нэмэгдсэн үртгийн албан татварыг суудган авч төсөв төвлөрүүлэх үүргийг суудган төлөгчөөр бүртгэгдсэн хуулийн этгээд хувь хүнч хүлээн, мөн суудган төлөгчөөр бүртгэгдээгүй ч гэсэн хувь хүн хуулийн этгээд нь оршин суугч бус одоо этгээдээс бараа ажил үйлчилгээ худалдан авсан бол суудган авч
төсөв төлөх хүргийг хүлээж авмаа нэмэгдсэн үртгийн албан татварыг. Гэхдээ тэр оршин суугч бус этгээдээс авч байгаа бараа ажил үйлчлэгээр гайл дээр бүрдүүлэлт хийгээд татвараа төлсөн бол суудхан авах шаардлагагүй гэсэн ойлголт шүү. За албан татвар тайлагнах төсөв төлөхдөө нэмэгдсэн үртгийн албан татварын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан маягтын дагуу тайлагнаа. Одоо өмнөх маягтаас юугаараа өөр болсон бэ гэхээр суудхан төлөгч иргэн хуулийн этгээд гарганаа энэ маягтаар. Гэхдээ өмнөх маягтан дээр оршин суугч бус этгээдээс суудхан авсан татварын талаар тайлагналыг ТТ03-ийн А дээр тайлгнадаг байсан бол энэ дээр одоо тайлгнахгүй. Тэрийг хасаад бусад бүх тайлагнах харилцааг хэвээрээ байгаа. Харин ТТ03-ийн Б дээр болохоор ерөөсө дангаар нь оршин суугч бус этгээдээс оршин суугч этгээдийн худалдан авсан бараа ажил үйлчлэгээндээ нэмэгдсэн үртгийн албан татвар суудгасан талаар тайлгнах юм. Тэгэхээр энэ нь суудхан төлөгчөөр бүртгэгдсэн мөртлөө оршин суугч бус этгээдээс бараа ажил үйлчлэгээ авсан бол тайлгнах нь. Суудхан төлөгчөөр бүртгэгдээгүй ч гэсэн хувь хүн хуулийн этгээд оршин суугч бус этгээдээс бараа ажил үйлчлэгээ худалдан авсан бол Монгол Улсын нутаг төсвөрлөв. Худалдан авсан бол энэ ТТ03-ийн Б гэдэг маягтаар тайлгнах үүрэг хүлээх юм байна. За 3 дугаарт нь холбогдох бусад хууль тогтоомж гэсэн үндсэн сэдв рүүгээ орж байна. Тэгэхээр нэмэгдсэн үртгийн албан татварын хуулийн шинжилсэн найруулга 2016 оны 1 сарын 1-ээс хэрэгжиж эхлэх гэж байгаатай холбогдуулан хувь хүний орлогын албан татварын хуулинд өөрчлөлт орсон. Тэгэхээр хувь хүний орлогын албан татварын хуулийн 16 дугаар зүйл буюу чөлөөлөх заалтан дээр нэмэгдсэн үртгийн албан татварын урамшууллаас олсон орлого нь хувь хүний орлогын албан татвараас чөлөөлнө гэж заасан. Тэгэхээр түрүү татвар төлөгч маань урамшуул авна буцаалгалтын 20% хэлбэрээр мөн суглааны хэлбэрээр гэсэн урамшуул нь хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөгдөх юм байна гэж ойлгох хэрэгтэй. За стандартын шаардлага хангасан кассийн машин, хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пост терминал машиныг хэрэглэх хэрэгтэй гэсэн одоо татварын ерөнхий хуулинд байсан үүргэжүүлж өгсөн байгаа хуулийн этгээдүүдийг. Тэгэхээр энэ стандартын шаардлага хангасан одоо бүртгэлийн хэрэгсэл, бүртгэлийн машиныг судхан төлөгч та бүхэн зайлшгүй хэрэглэх шаардлагатай болж байна. 2 стандарт батлагдсан гарсан байгаа. Нэг нь татварын нэгдсэн системд холбогдсон ажиллах төхөөрөмж техникийн ерөнхий шаардлага, татварын нэгдсэн системд ашиглах төлбөрийн баримтын ерөнхий шаардлага гэсэн ийм стандарт батлагдсан байгаа. За дараагийнх нь татварын ерөнхий хуулинд нэмэгдсэн үртгийн албан татвар суудагч бэлэн мөнгөний систем хэрэглэгч гишүүнд бэлэн мөнгөний тасалбар олгохоос татгалцсан, үнийн дүнгээс зөрөөтэй үнийн дүнтэй олгосон бол торгохоор заасан байгаа. Мөн бэлэн мөнгөний тасалбарын борлуулалтын үнийн дүнгээс зөрөөтэй олгосон бол одоо нийт орлогын дүнгийн 20%-аар торгоно гэсэн юм заалт татварын ерөнхий хуулинд орсон байгаа. За хууль тодорхойлсон аливаа системийг зохисгүй ашигласан санаатаагаар зорилгоос нь гадуур хэрэгсэн бол хариуцлага хүлээлгэхээр татварын ерөнхий хуулинд заасан. За нэмэгдсэн үртгийн албан татварын урамшууллын орлогыг олох үйлчилгээнд төлбөр тооцооны үйлчилгээний хөлс хасад тооцохгүй гэд банкны тухай хуулинд орсон байгаа. Тэгэхээр урамшууллын орлогыг олоход бол үйлчилгээний хөлс тооцохгүй байна. За нэмэгдсэн үртгийн албан татварын хууль 2016 оны 1 сарын 1-ээс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан хувь хүмүүст үйлчилдэг байсан орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээ хуваараа эрхлэгч иргэний орлого албан татварын тухай гэсэн бидний хэлж зарснаар патентын тухай хууль маань 1 сарын 1-ээс хүчингүй болж байгаа. Тэгэхээр ингэж хүчингүй болж байгаа учраас хувь хүний орлогын албан татварын хуулиараа тэдгээр үйл ажиллагаа эрхэлж байгаа, арилжаа эрхэлж байгаа иргэд маань хувь хүний орлогын албан татварын хуулийн зохицуулалтаараа явна гэсэн.